Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэндээ энэ сайхан гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгээд миний хувьд замуудаас гараад 670 авиад Улаанбаатар хотод ирлээ л да. Тэгээд хөдөө орон нутгийн зам маш их осол аваар гарч जैन. За залуучууд маш их хурд хэтрүүлж जैन. Маш болгоомжгүй одоо гүйцэтгүүлээд байгаа байхгүй юу? Энэ монголчууд нэг ярьдаг штэ тий. Сайн явж буй гэж асуудаг болохоос хизээж одоо түргүй явж буй гэж асуудаг. Тиймээ цаашлах нь бол хизээж очихгүй байснаас ороотож хамаагүй очин дээр нэстэй. Ер нь тэгээд хурдан байлаа гэд хорвоог товчлох хурд гэж ер нь байхгүй штэ. Ийм учраас одоо маш болгоомжтой явмаар байна. Хурд хэтрүүл бити хэтрүүлээч. Болгоомжтой гүйцэтгүүлээч гэж би хэлэх гэсэн юм аа. Та бүхэн төсөөлөд үзтээ маш хурдан хоёр машин одоо мөргөлтөхөд үр дүн юу болох вэ? Ингээд бодохоор хөдөө орон нутгийн замд энэ аюултай аваар чинь гараад байгаа байхгүй. Хотод яахавтай одоо энэ зам чинь 60 70 80 км 100 км цагийн хурдтай чинь давхгүй штэ. Ингээ учиргүй сүлжилдээд гүйцэтгүүлээд явахгүй штэ. Ингээд бодохоор нөгөө хамгийн аюултай осол аварууд хөдөө орон нутгийн явж шүү. Тэр дундаа дандаа ах түүгээрээ явж гин, гэр бүлээрээ явж гин те. Ингээд нэгэн гэр бүлийн амьдрал гэдэг та бүхэн бодоод үзээч. Тийм учраас хурд бити хэтрүүлээрээ болгоомжтой гүйцэтгүүлээрээ гэж хэлэх гэсэн юм оо.